Сайн байцгаана уу эрхэмдэд үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр өнөө худлын дэнс нэвтрүүлэгт түрүүчийн 7 хоногт одоо орно гэж амласан улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг оролцох ёстой байгаа боловчийг одоо ирээ сууж байна. За ингээд Эрдэнэ Чимэг гишүүндээ орой минь төргий. Орой минь төргий. За таны ажил төрөл тавлаг сайхан байна уу? Сар шиндээ сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлсэн, сар шиндээ сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. Тэгэхээр хон жил маань одоо гарч байна. Бас монголчуудад маань их сайхан жил болох гэж бодож байгаа. Тий. Тэгээд ямар ч сан нэвтрүүлгийн урилгыг авч хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Түрүүчийн 7 хоногт бол нөгөө өвөр хангаад явж байгаа цаснд богдоод ирж амжаагүй үзэгчдээс хүлцэл өчснийг би дамжуулсан. Тэг өнөөдөр одоо нэвтрүүлэгт орж байна. Тэгээд нэвтрүүлгийн зорилгоо танд танилцуулах хэвээр. Та бол яг ямар нэвтрүүлэг гэдгийг бас сайн мэдэхгүйгээр хүрдэрсэн байгаа тий. За интернет сайт одоо захим ертөнцөөр таны талаар бас янз янзын мэдээлэл байна. За муу сайн муухай сайхан одоо янз янзын мэдээлэл тэр бүхнийг бүгдийг ухаж гаргаж агаад ард иргэдтэй үнэн зөв мэдээллийг сайтаар гарсан мэдээллүүдийг түшгэлж өгөх ёстой. Та өөрийнхөө амнаас ард иргэдэд үнэн мэдээлэл өгөх ёстой. Тэгээ нэг дүрэн байгаа. За энэ дүрэн маань зөвхөн үннийг хэлнэ гэж ард иргэдээс тангаралдгийн нэг зэм зарчим байгаа. За. За тангарах уу? Тангаргалъя. За зөвхөн үннийг хэлнэ гэж. За тэгвэл одоо ингээ ажилдаа оръё. За үзэгчдээ бас анхааруулж хэлэхэд өнөө өдрийн дэнс гэдэг пэйж дээр та бүхэн лайк дараад тэгээд бас асуух зүйлээ асууж болно. За ингээд эхний мэдээлэл маань. За мэдээж хэрэг таны талаар янз янзын мэдээлэл байгаа бол би гэгээлэг сайхан мэдээлэл эрхлэе гэж бодоод ийм мэдээлэл бэлдсэн. За парламент дахь эмэгтэйчүүдийн нөхрүүд гэсэн нэг ийм мэдээлэл явж байна. За энэ дээр таны гэр бүлийн талаар бичсэн байлээ. Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимгийн бурхан заяасан хань гэсэн юм гарч иртээ. За тэгээ Монсын тодголтой Эрдэнэ Чимэг улсын хурлын 2012 оны сонгуулиар сонгоо хайрхан дүрхт нэр дэвшин сонгогдсон. Тэрээр Болгар улсын Софи хотын их сургууль, Монгол улсын их сургууль, хууль зүйн дээд сургууль, санхүү эдийн засгийн дээд сургууль зэргийг төгссөн шаггүй боловсралтай нэгэн юм гэсэн байна. Тэгээд харин Эрдэнэ Чимэг бүсгүй ард ямар хань ижил байдгийг нь одоо хүртэл нууц цэврээ байсан юм аа. Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимгийн ханыг баясгалан гэдгээ ноён баясгалан нийслэлийн унган иргэн бөгөөд баг насаа төмөр замд өнгөрүүлжээ. Тэрээр Болгарын Софи хотын эдийн засгийн дээд сургууль төгссөн гүйлтийн спортын зэрэгтэй тамирчин байсан сурагтай гэнэ. За ингээл таны нөхрийг л ерөнхийдөө нэлээд магтсан байна. Та бас та нэг ярилцлага дээр 1984 онд хоёр хоёлоо Болгарт танилцж ирсэн. Тэгэхээр хань ижлийнхэн талаар нэг сайхан нүмер нөөлөг түшиг ир хүн байна. Таны ижлийнхэн талаар анх яа танилцсан юм түүхээс яриад. Энийг одоо уншаад байвал бас нэвтрүүлгийн цаг маань хүрэхгүй байх нэлээд их мэдсэн байгаа. Тийм байна. Яг энэ дээр бол битгүүрийн амьдралын түүхийг бас сайхан бичсэн байна л да. Яг л зөв бичсэн байна. Би 7 настай сургуульд орсон болохоор 17 та 10 дугаар анги төгсөхгүй юу. Тэгээд Болгарт сургуульд явсан. Тэгээд Болгарт сургуульд очоод гадаадад 80 эдийн онд сургуульд очино гэдэг бол хүндэлтэй гэр орно их санана. Интернет гэж байхгүй, утас гэж байхгүй. Захиа сарын дараа ирдэг тийм ээ. Тэгээ аав ээж руугаа захиа бичин сарын дараа хариу нэрнээ 2 сарын дараа л нэг сурагч юмээ сонсдог ийм л үе байсан. Маш их өлсдөг бэлтгэл курсын оюутан. Тэгээд манай дээдлийн курсын ах тий баясгалан гэж ахта одоо нэг байранд амьдардаг. Тий. Тэгээд нэг өлсгөлөө оюутан яах вэ? Дээд курсын ах нар ер нь доод курсынхаа охтуудад их тусуулна. Ер нь бол хоол авч өгнө. Очсон юм шиг таныг очиход бол аль хэдийн арга олцсон тий. Тэгээд төгөлцөн байна шүү дээ. Одоо бид нар урд жил очсон. Тий. Тэгээд кино дагуулж явна, хотоо танилцуулна. Тэгээд хамгийн гол нь манай нөхөр бит хоёрын анх одоо бие биендээ татгцсан зүйл юу вэ гэхээр хоёлаа спортод дуртай. Хоёлаа тэвшрээр гулгадаг, хамт сакс тоглодог, хамт бассейн тусан цэлдэг. Тэгэд ийм нэг сонирхлын хобби нэг учраас тэгээд араас нь дагаж гүйсээр гал тэгэл суусан да. Дагаж гүйсээрээ суудсан юм аа. Үнийг дагуулжгүйгээр та дагажгүйгээр хэлнэ гэсэн учраас би бол өнөөдөрсөн хэлдгэлдээ би бол нөхрийнхээ араас үнэхээр дагаж гүйсээр гал суусан. Тэгээд өнөөдөр тэрэндээ бол үнэхээр харамсахгүй сайхан амьдарч байгаа. Манай нөхөр ч гэсэн харамсахгүй байгаа байх гэж бодож байгаа. Харамсахгүй 3 хүүхэдтэй юм уу? Тий, 3 хүүхэдтэй, нэг ач охинтой. За. Одоо таны хань Баамбулаар авсан зураг 31 жил амьдарсан байна. Одоо 31 жил. Тий. Хөөх. За анх 17 настай байхдаа дээд курсын баясгалан гэдэг утгаар гэж шүү те энэ дээр бичсэн байна.
За. Тэгээд босгож амьдралыг босгохын тулд ганцхан 8 хийгээл гудамж нь хамт хоноол бид нар чинь зүүн Европоор явж ганцхан 8 хийдэг зочдуудад орж чадахгүй учраас цэцэрлэг сүрэлэн дундчдаг. Тэрийг байгаль зочдууд гэж нэрлэдэг байлаа шүү дээ. Тэгээд зүүн Германд очоод дэлгүүрээс хамгийн хямдхан консерв худалдаж авсан консерв идчих байхдаа энэ яагаад энэ нохоо муурны зурагтай юм бол гэж гайхдаг гэсэн. Тэгсэн чинь нохоо муурны хоол байсан. Гэх мэтлэнгээр тэгээ 10,000 км зоонд Монгол хүртэл бол хамтдаа машин зөөж нилээ явж байхад бол бас л амь насанд хүрэхээр тийм хэцүү Оросын мафийг туулсан Белорусын одоо дайнтай иргэний дайны дундуур гарч авсан гэх мэтлэнгээр үнэхээр энэ амьдралын хамтдаа босголцсон түүх бол ихтэй. Та ингээд илэн далангуу яг үнэхээр амлсандаа хүрээ илэн далангуу ингээд гоё өөрийнхөө ингээд чөлөөтэй ярьж байгаа би их талархаж байна. Ягаад тэгэхээр сая бас хэллээ л дээ нэлээд өсөглөн байлаа өсөж үзлээ гэдэг өнгөө чи одоо нөгөө дараа дахиад нэг сайтууд чаваад нөгөө өсөглөн байж гэдэг дахиж бичээсэй гэж би бас хүсмээр байна. Хүн яг өөрөө байгаагаар ингээд ярина гэдэг чи бас сайхан шүү дээ. За дараагийн мэдээлэл рүү оройлаа. За дараагийн мэдээлэл маань нэг хэсэг нэлээд шууган тарьсан мэдээлэл. Бензэр өнгөрөөгээд. За улсын хурлын гишүүдэн чимэг жиргэний нэлээд идэвхтэй гишүүн улсын хурлын чуулганы үеэр гишүүдийн хэлсэн үгийг нэггүй жиргэдэг нэгэн тэрвэр сайхан шинэ машин авсан болтой Benz 500 маркийн машины тухай минут тутамд бичиж гарваа. Машин авсан чинь запас дугуй алга яагаад гэсэн чинь дугуй нь хагарддаг юм байна гэм донцлоо гаргадаг ухаалаг системтэй гихсэн маш олон машинаа гайхуулжаа гэсэн ийм бичсэн байна. За ингэж бичсэн юм уу та? Жиргэний анхны жиргээчд ер нь их гинэн байдаг юм шиг байгаа. Тий. Одоо энэ 12 онд байсан санагдаж байна. 11 оны 2 сард. 13 он баг. 13 оны 11 сарын 2. Тий. Тэгэхээр шинэхэн шахуул жиргээчл гэсэн үг л дээ ер нь. Twitter нэгээд. Тий, Twitter нэгээл ороод тэгэл Twitterт эхлээд орж байгаа хүмүүс их хоббитоо ордог штэ. Тэгэл ингээд донтоол ордог тийм үед юм болгоныг бичдэг тий. Тэгээд яг тэр үед нэг шинэ машин худалдаж авч таарсан л да. Тэгээд энэ бол яг одоо дахиад өнгөрсөн болох л бах. Гэхдээ л Монголд орж ирсэн хамгийн анхны 14 оны S класс л да. Хамгийн анхны. Тэгвэл одоо өнгөрөхөөс яах. Тий, 7 жилийн дараа Benz компани гаргасан. Тий, тэгээ ер нь бол яг машины дээд бол Benz тий. Техникийн дэвшил 7 жилийн хугацаанд Benz компани энэ машины шинжилэлд юу хийвэ гэдэг нь бол үнээр гайхамшигтай байхгүй юу? Тий. Яагаад гэхээр 3 сая жижиг програмчлалыг бол машиндаа суулгасан байгаа. Ер нь бол машин өөрөө бараг явна. Бүх юмыг автоматар тохируулна. Тэгэхээр таны бичсэн бол бүгд үний юм. Ер нь бол би дандаа машиныхаа техникийн үзүүлэлтүүдийг бичсэн. Би эмэгтэй хүн учраас машины талаар бас мэдлэг муутай л да. Тэгээ манай нөхөр надад ярьж өгч байгаа юм. За тэгээд манай нөхөр бит хоёр өөдөөдөөсөө харж сууж агаад манай нөхөр за машин чинь бол энэ машин чи юм гэд манай нөхөр үнэндээ л одоо ганц хобби нь бол машин л да. Тэгээд гоё машин захиалаад бүх тохируулга юмыг Монголоос захиалж үйлдвэрлэл нь тэнд явагддаг. Тухайн захиалсан хүн болгоны яг өөрсдөө хүсэж байгаа байдлаар нь үйлдвэрлэл нь явагддаг. Тэгээд машиныхаа тухай надад тайлбарлаж өгсөн. Энэ бол ийм системтэй ингэдэг тэгдэг гэд. Эмэгтэй хүн чинь бол сайн мэдэхгүй шүү дээ машины асуудал. Тэгэн гот нөхрөө тэрийг хэлж яхад би наан ингээд жирэгж штэ. Тэгэл эргээд харах оронд одоо яг нэг бичиж байгаа нөхч хадууч хэлээл байж байсан. Хэлээд тий хоёул машиныхаа тухай яриад ингээд байж байхгүй юу. Тий. Тэгээ яг эндээс би юу хэлэх гээд байна гэхээр дараа нь юу гэж харагдаж байна гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг нийгэм өөрөөр хард юм байна гэж харагдаж байгаа юм л да. За дараа нь одоо асар шуураа авраг байсан баха Benz Fairbach одоо миний машинаас дахиад 2 дахин илүү үнэтэй бас л супер машин худалдаж авахд бол хүн болгон баяр хүргэж за үзүүлэлтүүд нь юу вэ гэх мэтлэнгээр хүмүүсийн хооронд яриа бол тэгж явж ин Twitter дээр те надтай бол энэ тухай хэн ч ярихгүй зөвхөн Эрдэнэ чимэг гишүүн бол зөвхөн машинаараа өнгөрлөл гэдэг тухай мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр эрэгтэй хүнийг эмэгтэй хүн хоёрыг ийм асуудалтай хэрхэн хүлээж авдаг вэ гэдг нь манай нийгэмд цуцсан хүмүүсийн одоо толгойд байгаа л тийм ийм жоохон ялгууртай үзсэн. Тий, уламжлалт одоо юу бодлол байдгийн болоодаа л гэж бодсон л да. Таны бичсэнийг яг эхлээд хүмүүс ингээ би ч гэсэн уншиж байлаа л да. Тэг ингээ уншаад яж хад ер нь бол их гоё таалагдж байгаа. За тэгсэн чинь хамгийн гол нь энэ дээр нэг хүмүүс бол ихэнх нь дугуй нь хагардаг юм байна. Дугуй нь өөрөөгөө хилчдэг юм байна гэх нэг энэ дээр чинь айгүй хавчл бүгдлэг гэж ярьсан юм шиг байна. Тэгэхээр энэ яг үнэхээр тийм юм уу? Өөрөөгөө хэлэхгүй л дээ, хагарахгүй.
Дугуй нь хагардгүй юм. Тий. Тэгэхээр энэ өөрөө юу илэрхийлж байна гэхээр дугуйны цоошин 90 үеийг Benz компани зохион бүтээсэн л байгаа байхгүй юу? Та тэгэхээр одоо энэ машины зарын зартлаа дугуй нөхөж үзнэ гэсэн зовлон байхгүй л гэсэн үг. Хизээч тийм зовлон гарахгүй. Би өнийг одоо анх удаа сонсч юм л та. Тэгэхээр бараг шокнд орчихгүй юм болж байна. Би өөрөө тэр машины мэдээллүүдийг аваад бараг шокнд орж байгаа байхгүй тий. Тэгээд Twitter дээр миний машиныг зэрэгцүүлээд одоо жишээлбэл Prusso гарсан. Тий. Манай бэр Prusso-тэй. Тэгээд ээж таны машин миний машин хоёрыг зэрэгцүүлээ бичсэн байна гэж бид нараас тэрийг уншаад энэлтчихсэн. Тийм Prusso-тэй нэг нөхөр бас яг адилхан таны бичсэн шиг бичсэн. Тэгвэл аргагүй байна. Яг үнэхээр ингээд дугуй нь хагардгүй машин гэж хаач байхгүй гэдэг бүх хүмүүс толгойд байдаг. Гэтэл та дугуй нь хагардгүйг бичингүү тэрэн дээр монголчууд таныг жоохон муулаад бичсэн байгаа. Тэгвэл үнэхээр дугуй нь хагардгүй машиныг өнөөдөр унж ирсэн би харсан. Техникийн дэвшил өнөөдөр юу хийж байгаа вэ гэдгийг бол бид нар те хэзээ ч тийм байж болохгүй гэж хүн бодож болохгүй л болсон байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нэг л өдөр Марс дээр хүмүүс боожээ гэхэд худлаа айлгуудаа гэж бид хэлж чадахгүй л тийм хэмжээд техникийн дэвшил хурцтай. Тэгвэл энэ чинь энэний өмнө худлыг одоо үзэгчд маань яг жинхэнэ одоо Эрдэнэчим гишүүний маань өөрийнх нь амнаас сонслоо. Тэг үнэхээр дугуй хагардгүй үнэхээр тийм шинэ нэрэн дэвшлийг авчирсан Benz гэдэг машиныг ундаг юм. Нууцшвал хэдээр авсан бэ? 150 мянган евро. Тэр чи одоо Монгол мөнгөөр бараг 300. Манай нөхөрт хоёр яхаа 20 одоо энэ жил Монс компани 25 жил явуулж байгаа л та. Тэгээд 25 жил зүтгэсэн зүтгэлээрээ бараг л анхныхаа шинэ машиныг авч байгаа нэмдээ урд нь дандаа л 2 дахь гарын хуучин машин ундаг байлаа л та. За үнэхээр энэ машинаа магтаж өнгөрөхөөс өөр аргагүй байсан юм байна. За энийг бол ойлголоо. Үзэгчд маань ямар ч сан мэдээллийг авсан баг. За дараагийн мэдээлэл маань Эрдэнэчим гишүүн архины хууль санаачилжээ гэсэн. За нэлээд хил ам дагуулад байгаа тийм ээ. Улсын их хурлын гишүүн Эрдэнэчим архи тамхинд архины хяналт тавихаар болжээ. Тэрээр согтууруулах хундааны хяналтын тухай хуулийн өнөөдөр 12 цагт улсын их хурлын даргад өргөн барихаа Twitter хуудаснаа дамжуулан мэдээлсэн байна. Гишүүн тамхины хяналтын тухай хуулийн санаачлан улсын их хурлаар батлуулууд харин одоо архины үйлдвэрлэл худалдах, борлуулах ажиллагаанд хяналт тавихаар хууль санаачлан боловсруулжээ гэсэн 14-11 сард гарсан мэдээлэл байна. Архиныхаа хуулийг архиныхаа хуулийг бол 2 жил боловсруулсан. Ер нь бол ерөнхийлөгчийн тамгын газраас хууль маань ирсэн л дээ. Ерөнхийлөгч бол одоо архины чиглэлээр 4-5 жил ирсэн шүү дээ. Архигүй Монголын төлөө сүлжээ. Ерөнхийлөгчийг тэр аяныг явуулж авах үед л би ерөнхийлөгчийн тэр дэмжлэгийн групт байсан л да. Тэгээд ерөнхийлөгчийн тамгын газар дээр хууль боловсруулагдаад олон улсын байгууллагууд оролцоод ялангуяа дэлхийн эрүүл мэндийн байгууллага гол оролтоо оролцсон. Тэгээ хууль зүйн яамныхантай хамтраад бид бол хуулийг боловсруулсан. За хуулийг өргөн барих үеэс эхлээд бол үнэхээр одоо саад бэрхшээлүүд бол учирч эхэлсэн л дээ. Тэгээд надад бол гişүүд бас зарим нь одоо хуучин гişүүд бас зарим нь одоо сайн санаагаарч гэх юм уу хэлж л байсан л да. За архины хууль барих чи эвгүй л байдаг юм да гэдэг асуудлыг бол хэлжсэн. Яг тэр урд нь маш олон удаа тийм оролдлогууд бол явж ирсэн юм бэл. Тэгээд тэр болгонд бол дандаа тас цохигддог. Тухайн гишүүн болвол тэгэл одоо болчдөг. Архины хууль өргөн барих хэмжээнд явж байгаа л ингээл болчдөг юм л хууль. Тийм ч учраас өнөөдрийн хүртэл одоо 2003 онд батлагдсан архитын цогцлогтой тэмцэх тухай хууль нэг ч удаагийн өөрчлөлт ороогүй 12 жил болсон явж байгаа байхгүй. Тэгээд энийг бол засгийн газар өөрөө хязгаарч бас өргөн барьж чаддгүй л юм хуулийн нэг. Тэгээ яг одоо тэнийгийн дотор харанхуу гэх юм уу хэл зоригтол хүний хийдэг ажил учраас одоо тэгээ өөрөө хий гэж бодоо сэтгэлд санаачлаад хуулиа төслөөд ингэ явж байгаа тамхины тухай хууль чинь бол үнэхээр монголчуудад бас хэрэгтэй зөв зүйтэй юм болсон шүү дээ. Одоо гудамжинд хэн дуртай тамхитай явах байсан тамхины цэг гэж байсан ороод нэг бар ресторанд үйлчлүүлэхэд бас татахгүй тусгай өрөө байдаг болсон. Бас хэрэгтэй хүмүүс бол хэрэгтэй л байгаа байхгүй тий. Би чи сонгоны архын дүүргээс сонгогдсон гишүүн. Тэгээ сонгоны архын дүүргийн иргэдтэй бол маш их уулзалт хийдэг л дээ. Манай иргэдийн зүгээс хүсэж байгаа зүйл бол за архиныхаа хуулийг л батлуулаарай гэсэн хүсэлтийг л надад бол маш их тавьдаг үнэхээр. Тэгэхээр ихэнх нь бас нэг жоохон архитай холбоотой одоо тэнд суудаг л гэсэн л янз янзын яриа яадаг л да. Гишүүд одоо архины үйлдвэрлэлтэй хүмүүс их хурлд байдаг. Тэр утгаараа бас тас цогтөг мөхдөг ч юм уу. Тиймэрхүү ярианууд л байдаг л болохоос. Тэгэхээр одоо мэдэхгүй юм да тийм. Тэгээ батлагдах واخоо гэж одоо найдаж байна. Тий, ямар ч байсан би өөрийнхөө гишүүн байх хугацаанд энэ хуулийг батлуулна л гэсэн ганц зорилго байгаа. За хоёулаа хэсэг хугацааны дараа мэдээлэл үргэлжлүүлээ одоо нэг хэсэг рекламыг үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй.
За нэвтрүүлэгтэй хамтдаа их хүмүүс үзэж та бүхэндээ маш баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг оролцож өөрийнх нь талаар үнэн бодлыг дэнсэлж байна. За та бүхэнд өнгөрсөн рекламыг хүлээн авч үзсэн байгаа. За рекламд маань надтай одоо үнэн бодлын дэнс нэвтрүүлэгтээ хамтарч Tiger гэдэг Grand Plaza-гийн 2 дахьт байрладаг дэлгүүр ажилтны тэгээд ийм сайхан пижакийг одоо өмсөө сууж байна. Тэгээд Tiger дэлгүүрийнх маань даваа гараг бүр 18-аас 21 цагийн хооронд шок хямдрал гэдэг ийм хямдралыг зарлаад байгаа. Та 8005 гэсэн кодыг хэлж очиод 45,000 төгрөгтэй солонгос сорочгон одоо янз янзын хувцснуудыг маш шоконд ортол хямдруулж авахар боломж байгаа шүү. Та бүхэн яраарай. 18 цагаас 21 цагийн хооронд Grand Plaza-гийн 2 дахь Tiger гэдэг дэлгүүрт очиорой гэж хүсье. За ингээд рекламд дуслаа. Tiger дэлгүүрт очиорой. За гишүүн манаас рекламдлаа. За ингээд дараагийн мэдээлэл маань цагаан сараар бие биедээ арх тамхи бэлгэлэхээс татгалцахыг уриаллаа гэсэн байна та. За ер нь бол уламжлал байдаг тий. 3 жил дараалан манайх энэ уриалгыг гаргаа явж байгаа. Сурагчдын холбоотой хамтарч хийдэг л дээ. Сурагчдын холбоо гэдэг нэг хөөрхөн байгууллага бий. Тэгээ бид нар нэлээд олон ажлыг хамтардаг. Ялангуяа арх тамхи хоёр дээр. Тамхин дээр бол ялангуяа нэлээд хамтардаг. Сурагчид тийм ээ. Одоо энэ сурагчтай хамтраад бид нар нэлээд ажил зохион байгуулдаг. Яа тэгэхээр арх тамхины хуулиудын маань гол зорилго нь өсвөр үеийнхнийг арх тамхины хортой хэрэглэнээс сэргийлэх тухай учраас тэгээ энэ хүүхдүүдтэйгээ нийлээ 3 жил дараалан бие биедээ тамхи цагаан сараар бэлгэлэхэ болио. Бие биедээ арх бэлгэлэхэ болио гэдэг уриалга явуулж байгаа. За миний ажиллаж байхад сүүлийн 2 жил хүмүүс бие биедээ ер нь тамхи бэлгэлэхгүй байгаа гэж бодож байна. Тамхи бэлгэнд авсан уу? Би аваагүй шүү дээ. Энэ жил ерөөсөө тамхины бараа ер нь харсангүй. Харин тэгэхэд урд нь дандаа тамхи бэлгэлдэг гэсэн чинь нэг бол оймс тамхи тий. Одоо бол тамхи бэлгэлэх байсан. Тий. Тэгэхээр энэ бол маш том дэвшил гэж би харж байгаа. Яг тэгэхээр одоо өөрөө тамхи татдаггүй байхад цагаан сараар өөрт чинь тамхи бэлгэлэхээр та тамхи татдаггүй юм чи хэнийг хүнд өгч таар. Нэг бол гэртээ аваачаа тайна. Хүүхэд одоо өсвөр насны хүүхэд тий өсвөр насны хүүхэд тэрийг одоо хулгайлаад ч юм уу тэгээд засварлаараа татах ч юм. Гэх мэтлэнгээр энэ айгүй хортой зан үйл болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас ямар ч байсан тамхинаас бол татгалзаад бэлгэнд өгөхө болцсон байна гэж би маш их баярлж байгаа. Архийг бол яг бэлгэлсээр л байж золгож байгаа. Би ч гэсэн өнөөдөр сая сар шинээр ахтагаа нэг цагаан юмд ингээд барьж хаттай золгосон л доо. Гэхдээ яг тэрийг хүүхэд багчууд хэрэглэхгүй л юм чинь тэгээд ахтаа барьж байгаа. Ахам настай хүн барьж байгаа учраас одоо тэр эдний дээж болол үлдэнэз. Яг энэ уриалга ингээд яваад ахаар яванда нэг 4-5 жилийн дараа хэд хүмүүс биеиндээ арх бэлгэлэхэ болчихно гэж би харж байгаа. Тий, одоо яг нөгөө жавхланг бас нэг хальт ярихад одоо жавхлан чинь өнцгөөгүй дээлээ өмсөе гэсээр сар шинээр одоо хүн болгон дээл өмсдөг болчихлоо шүү дээ. Энэ жишгээр одоо таны энэ гаргасан уриалга чинь гэсэн явсараа тамхи бол харагдаагүй, тамхи бэлгэнд өгөхөө болцсон байлаа. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэж маш их ярьсан. Одоо ихэнх хүмүүс үндэсний үйлдвэрлэлийн бэлэг өгөх гэж хичээдэг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь нэг уриалга гаргаа явахад тасралтгүй явуулж ээж нэг 4-5 жилийн дараагаас үр дүн гарч харагдаад байна л да. Сахил санаачилсан байна тийм ээ. Сурагчтай. Тэгээд яг таны хамтарч одоо энэ санаачлал гаргадаг сурагч найз сургуулийн ямар хүүхдүүд юм бэ? Одоо Монголын бүх сурагчдыг төлөөлсөн холбоо байхгүй юу? Холбоо. Тий. Олон нийтийн байгууллага, сурагчдын холбоо. За дараагийн мэдээлэл маань улсын их хурлын эмэгтэй гишүүд согтуу жолооч нартай дайн зарлнаа гэж. За энэ 4 гишүүн бас ууцсан дайн зарлж байгаа юм. За мэдээ согтуугаар тээвэр барих. За миний нэвтрүүлгээр урд нь олон нийтэд харилцах сэргийлэх албаны одоо Орсын. Гэхдээ энэ согтуугаар жолоо барихыг бас одоо бол хууль чангарсан байна. Тэ согтуугаар арх тамхи одоо согтуугаар машин барьсан хүнийг ер нь торгууллын хэмжээ ихсэг байгаа. Бид нар одоо хуулиа өргөн барьж байна. Одоо та нар чинь за зэн дээр би уншсан 500,000 төгрөг болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа. За та энийг өөрөө гоё тайлбарлах. Би одоо өмнөөс нь баг ярих гэдэг яг уу. Яг одоо нэг шөнө 70-аас 80 согтууж олооч цагдаад баригдаж байна л та. Нэг шөнийн дотор нийслэл Улаанбаатар хотод гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ бол цагдаагийн байгууллага бол энэ зөвхөн 40% гэж байгаа байхгүй юу? 100% гэд бодох юм бол шөндөө одоо 200-300 жолооч согтуу явдаг болж таарж байгаа. Согтуу жолооч болгон болвол зүгээр л одоо тесрэг бөмбөгөл гэсэн үг. Хэнийг ч хизээч хаалж магадгүй. Дээрээс нь өөрийн амнаас эрсддэг тийм ээ. Ялангуяа согтуу жолооч нарын одоо аваарт орсон тоог нь харахад хүүхдийн тоо маш их байгаа. Машин дотор нь ч байж байгаа хүүхэд тийм ээ. Замын осолд орж байгаа хүүхдүүдийн тоо ч гэсэн тэгэхээр согтуу жолоочтой бид нар тэмцгээс өр арга байхгүй. Тэгээ бид энэ хилцүүлгийг хийгээд хамгийн гол нь хилцүүлэг болгон бол зорилготой байдаг. Нэгээрт бид нэр согтуу жолооч нар яагаад хашрахгүй үргэлжлүүлэн согтуугаар машин бариад байна гэхээр ерөөсөө эрхийг хасж байгаа.
эрхээ хасуулсан ч гэсэн үргэлжлүүлээд машинаа барьж явах боломж болцсон байгаад байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ олон машин дундаас таныг одоо барьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр карманд нөлөөлөх хэрэгтэй гэдгийг бол цагдаагийн байгууллага бид нар санал тавиад байгаа. Ер нь жоохон өндөр торгуултаа байх хэрэгтэй байна. 500 тэгээд бид нар за 500 мянган торгуултаа болгоё гэд тэгээ хуулийн төслөө санаачлаа явж байгаа. Дээрээс нь үлээдэг юу гэдэг штэ. Тий, тэрэн дээр бид нар сая төсвийн татгалт 450 сая төгрөгөөр драгер гэдэг батлуулсан байна тий. Аппаратны мөнгийг бол батлуулж чадсан. Тэгээд одоо манайхан бол 3 цагтаа тутам нэг тийм үлээх аппарат болвол хөрөлцөхөд хэмжээнд бол авах боломжтой болж байгаа. Яагаад бид нар энэ үлээх аппаратанд бас анхаарал тавиад байгаа вэ гэхээр манай цагдаа нар яадаг лээ. Ингээд юм цаас ингэж хуйлаад за үнэрт юу үлээ гэдэг тэрийг өөрөө үнэртдэг. Энэ бол үнэхээр тийм ээ одоо амьсгалын замын өвчин халдварлах манай замын цагдаа нар ямар хүнд нөхцөлд ажилладаг вэ? Дээрээс нь бас тийм байдлаар бас өөрсдийнх нь эрүүл мэндийн бас эрсдэлтэй л үйлдэх байхгүй юу. Тийм учраас бас нэг соёлт орны хэмжээнд тийм үлээх аппаратыг авч өгье гэд үлээлгсэн. Сонноос шинийн нэгний өглөө Төв аймагт Ахмадуудтайгаа зоолгочоод буцаж явж итэл зам дээр цагдаа зогсоогоод намайг дараагийн аппаратаар үлээлгсэн. Тэгэхэд их сонир санагдчихсан л та надад. Одоо яг энэ авч байгаа тий батлуулсан 450 сая төгрөгийн драгер аппаратаар таныг өөрөө ч үлээлгсэн. Та хэлэхгүйсэн. Наадах чи би авч байгаа шүү гэ. Тэгээ би яхав цонхон онгоолгол улсын хурлын Эрдэнэ чимэг байна гэхэд замын цагдаа бол би таныг таньж байна. Та бол бүрэн эрэхтэй. Гэхдээ би таныг заавал үлээлэх ёстой гэж хэлжсэн. Оо за тэгээ үлээгээд явсан уу та? Тэгэл үлээгээ явсан. Яг ингээ үлээхэд чинь архитартаас уугаагүй өглөөний 11 цаг байсан л та. Байгаагүй ч гисэн хүн бас их л эйгүү одоо айдас төрдөг юм байл л дээ. Тэгэхээр хүн болгоныг тодорхой үед бас үлээлгээд авах юм бол тэр хүмүүс дараагийн удаа за цагдаа үлээлгчээсэн тийм ээ бас ингээд айх сэтгэл төрдөг. Уухасаа илүү тэр хүмүүс айх хууль сахих гэдэг нь их чухал юм шиг байна. Тэр цагдаа бол сайн цагдаа байна тий. Таныг таньж байгаа мөртлөө үлээлгэж чинь гэдэг чинь. Мундаг сайн цагдаа байж. Сайн хийж байна л гэж би харсан л та. За тэгээд энэ 500 мянган төгрөгөөр торгоод тэгээд давтан зөрчил гаргасан тохиолдолд баримтлах албадан ажил хийх зэрэг хариуцлагыг чандтхан саналууд гарлаа. Зарим орнуудад зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодсон үе тээврийн хэрэгслийг нь улсын орлого болох хүртэл хариуцлага хүлээдэг юм байна гэсэн нэг юм. Тий бид нэр гадаадын хуулиудаа судалж байгаа. Саяхан Оросд бол бас тийм хууль гарсан байлаа. Оросд бол бас л зөвхөн машин барина гэдэг бол том асуудал л та. Гэхдээ Монголд одоо үнэхээр автоэврийг нь хураана гэвэл хэцүүд нь л дээ. 3 удаад. Гэхдээ хаширна л та. Ер нь бол яг үүндээ яг Монголд нэг чанга хууль байж ээж бас иргэдийн бас нэг төрөвчөнд орж ээж те. Тэгжээж хамгийн гол нь энэ зөрчлийг гаргахгүй байх бүрэн боломжтой. Боломжтой. Тий, тэрийг л бид нэр дахин сануулдаг байгаа. Нэг удаа 500-аар торгуулж хоёр дахь торгуулъя гэж хүн өсөхгүй шүү дээ. Тий, тэр утгаараа. За дараагийн мэдээлэл маань за дөнгөж сайхан л нэлээд их сенсац болсон. За нөгөө Баян-Улын аймагт одоо нисгээр онгоцон суулаа гэ та өөрөө зэрэгээл бичсэн. Өөрийн чинь жиргэнүүд л яваад байгаа. Эхлэхтэй л. Тий, эхлэхтэй уул ингээл за Баян-Улгийн явлаа шүү гээл. Тэгсэн чинь дараа нь бүрэг дээр туулаа гэнэ. Бүрэг дээр туулаа гэнэ үгээд. За тэгэл ингээл таныг за одоо нөгөө сайтууд маань аваад битсэн байна. За энэ дээр юу гэж бичсэн гэхээр за урд нь нөгөө машинаараа гайхуулсан инээтрээ гэ. За тэгвэл энэ удаад Баян-Улгийн аймагт ажиллахдаа бүрэгдтаа ингэж бүрэг дээрээ туулаа гэнэ гэсэн тайлбартай өөрийн фэйсбүүк хуудаснаа морь унаж агнсан туулайгаа баруун гартаа бариад бахархалтай инээж буй зургаа оруулсан олон нийтийн дургуслыг хүргэсэн гинэ. Тэгвэл монголчууд хэдийгээр анчин нүүдэлчин удамтай ч айлын ихнэр хүн тэр дундаа их хүн ийм хатуу сэтгэлтэй байх гэж улсын их хурлын гишүүнд ийм ёс зүй байж болох уу? Төрийн түвшинд алсан амтнаараа гангардаг мод энэ удаад эмэгтэйчүүдийг тойрсонгүй гихшлэн шүүмжил өрнүүлээд байна. Улсын их хурлын гишүүн Эрдэнэ чимэг энэ тухай зураг постоо өөрийн фэйсбүүк хуудаснасаа устгасан ч гэсэн хизээний сайтууд аваад тавиад амжсан гинэ гэдэг нэг юм мэдээ явж байна. За Баян-Улгийн аймагт ер нь казак малчин айл болгон шахав бүргэдтэй. Тэгээ энэ бол тэр хүмүүсийн хэдэн мянган жилийн яс заншил. За бүргэдийг ан хийдэгдэг. Үндсэн зорилго нь туулал агнадаг үстэй. Тэгэхээр бүргэдийг бол өндөр уулын хавцлаас үүрнээс нь ангаахагийн шүрд юу гэдэг юм бэ? Суйлдаг юм бэлээ. Бүргэд анх авт тэжихтэй юу? Тий.
Тэгээд энэ бол маш тийм эрсдэлтэй үйлдэл гэдэг юм байна л да. Дээрээс нь ингэж бүргэд өөрөө хавцалт амьдардаг маш өндөр газар. Тэгээд тэрний дээрээс нь ингэж олсоор бууж очиж ангахануудыг нь авдаг. За тэгээд гэртээ авчираад тэгээд одоо том болтол нь өсгөж тэрнийхээ дундуур бол анд сургаж байгаа байхгүй. Тэгэхээр бүргэдтэй айл болгонд туулай үнэгний чихмэл гэдэг юм билээ. Яг тэгэл нөгөө ангахад дэгдэхийгээ томрох тусам одоо анд сургах тий анд сургахдаа яг нөгөө ижил төрлийн тэр амьтнаар нь сургах шаардлагатай учраас айл болгонд туулааны чихмэл үнэгний чихмэл байдаг. Тэгээд баян үлгийнхэн бол очиж байгаа зочин болгоно малчин айлдаа авчиж өөрсдийнхөө уламж ёс заншил уламжлалыг танилцуулдаг маш их дайлдаг. Ер нь бол манай бусад аймагуудын одоо аймагуудаас бараг илүү л хүнийг их дайлдаг те хоолоор дайлдаг ийм сайхан уламжлалтай дээрэс нь бүргэдийн одоо ангаа бас сонирхуулдаг. Тэгээ энэ Көкөнбек гэд ахад очсон л да. Энэ аймаг төвөөснийг 10-аад тий одоо тэр ах хөө зогсож байна. Тэгээд юугаа үзүүлсэн. Яаж бүргэдээ сургадгаа үзүүлсэн. Нөгөө туулааныхаа чихмлийг бариад өөрөө чирээд морьтойгоо давхиад тэгээ бүргэдээ олвол энэ өндөр хадан дээр авч суулгачаад тэгээд бүргэдийнхаа нэрээр нь дуудаад идэх юм бэл. Тэгэнгუთ бүргэд бол жоохон сууж агаад дахиж очиод нөгөө туулааны чихмэл дээр ирж бууж тэгж бол анд сургаж ин л та. Тэгээ энэ анд сургах ийм үзүүлбэрийг бид нэрт үзүүлээд тэгээ яах бид нар чинь сайхан зураг авахуулаад энэ чинь нэлээд өндөр газар л та бас. Тэгээд энэ дээр хамгийн гол нь энэ бүрэг дээр туулаа агнав гэдэг постыг бол би тавиагүй л дээ. Бид нар тэнд манай намын залуучууд нэлээд олоолаа явсан л та. Тэгээд нэг нь энэ зургийг бол юун дээр Facebook дээр тавьсан байсан. Тэндээс бол маш хурдан татаж аваад тэгээд энэ миний юутай бүрэг дээр туулаа агнав гэдгийг нэмж бичээд одоо сайтууд руу тавьсан байгаа юм. Тэрнээс би бол зураг бол авахулсан. Энэ туулаа бол миний агнсан туулаа биш. Тэгээд та бүргэд бариад туулаа хөөж явахт нь ингэж явуулаад туулайг бариулсан юм байхгүй. Зүгээр чихмэл туулаа бариад хажууд чинь энэ хүн өөрөө бүргэдийг та бараг бүргэдийг даахааргүй их том амтан биш тийм бүргэд бол маш том. Тий. Тэгэхээр туулааны чихмэл бариад зураг даруулсан энэ сошиал медиагаар тараал тэгэл таны ч одоо тэгэл жоо хэлэхгүйгээр хэлээд эхэлсэн юм байна шүү дээ. Хэрвээ яг эмэгтэй хүнийхээ хувьд ан хийгээд одоо туулаа агнаач гэдэг юм тэрийг бол би үнэхээр ёс зүйн үйлдэл гэж бодож байна. Тий. Би бол өөрөө биологч мэргэжилтэй биологийн ухааны доктор хүн шүү дээ. Би бол амтан ургамал хамгааллын чиглэлээр юугаа хамгаалсан. Докторийнхаа зэргийг бол хамгаалсан. Ер нь бол 20 гаруй жил бас энэ эрдэм шинжилгээний ажил хийгээд эрдэм шинжилгээний докторийн зэрэг хамгаалаа ингээ явж байгаа. Тэр энэ бол амтан ургамал хамгаалал, байгаль орчин хамгаалал гэдэг бол миний өөрөө үндсэн мэргэжил л дээ. За энэ бол үнэн. Гэхдээ агнсан худлаа. Энэ бол чихмэл туулаа. Та бас мэдээлэл хийсэн байсан тий сэтгүүлч. Тэгээд дараа нь би хэвлэн бахарл хийлгэсэн. Дээрэс нь ингээ яг тэр ан хийж байгаа юг бичлэгийг би бол Facebook пэйжэндээ гаргаж тавьсан шүү дээ. Тэрийг бол яг эхнийх нь хар PR маш хүчтэй яваад араас нь дарж байгаа PR л явдгүй юм билээ. За тэгвэл дараагийн мэдээлэл. За улсын их хурлын гишүүн Эрдэнэ чимгийн тэнэглэл гинэ. За уучлаарай ингээ янз янз зээл юм гарч ирж шүү дээ. За энэ дээр юу болсон гэхээр сая цагаан сараар та ахмадуудыг за нэг хүндэтгэлийн арга хэмжээ гээд нэг 100 ахмадыг ураад уулзалт зохион байгуулсан юм уу да? 3200 ахмад 32 хорооны 3200 ахмад нэг хорон дээр 100 ахмад гэдэг би 32 уулзалт зохион байгуулсан. За энэ дээр 100 ахмадыг сүүлийн сар гарan болвол хагасаа бүтэн сайнаар ердөө амраагүй. Тэгээ нэрийг нь 100 ахмадыг оролцуулж ингээд хөвгшөд болохоор очихдоо тавгийн одоо нөгөө сар шинтэй холбоотой бэлэг сэлтөх юм болов уу ойлгосон чинь таныг эмийн сангийн хайрцаг хурууны лент бент гимтлийн хүм боолт инээтрийг өгсөн гэд жоохон сэтгэл гонсоолгосон монсоолгосон гэсэн нэг иймэрхүү мэдээлэл яваад байгаа юм. Манай ахмадууд миний бэлгэнд бол үнэхээр их баярлсан. Тий. Үнэхээр эвтэйхэн одоо ийм хөрх ийм сав байгаа юм л та. Тий. Тэгээд дээр нь улсын хурлын гишүүн Эрдэнэ чимгээс гээд биччихсэн. Тэгээд доторхыг онгойлохоор даралтны ийм одоо үе мөчний ийм яг л хэрэгтэй хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Тий. Одоо манай эмээ өвгөнөрийн л өөртөө эмийн сангаас худалдаж авдаг хамгийн ойр зүрийн ийм хэрэгсэл юмтайгаа. Тэгээд тийм авсаархан мөртлөө
одоо орныхаа хажууд дэрнийхээ хажууд тавьчихад л тэгэл ингээд одоо хөдөө гадаа явсан ч гэсэн аваа явцдаг. Ийм бэлгэлтэй. Тэгээд яг энийг гэхдээ хүмүүс яаж харж болдоо. Миний зүгээр яг би нэг таныг өмөрөөд гадаач биш. Зүгээр юу харж хахад хүн болгонд хөгшөд өгөөд ингээл эмийн сан руу явах жоох хэсүү байдаг те асуудал. Ийм ахуд бас тодорхой хэмжээний мөнгөтэй. Та яг эрүүл мэндэд нь одоо нэгсэндээ хөрөнгө оруулаад ийм бэлгэлсэн бол энэ одоо таныг ингээ бичгтээ одоо муулж бичгтээ цагаан сарын хэвийн юм өгөхгүй, хэвийн боомоо өгөхгүйгээр зөв эмээ хайрцаг өгөөд ингээд тэнэглэсэн байна гэл нэг иймэрхүүл бичсэн. Тэгээ доор нь бичсэн комментиг унших юм бол бас яг энд бичсэн гачгийн дагуу тэгээд хүмүүс ингээд манайх нь жоохон туйлширчдаг учраас тиймэрхүү байна л та. Тий. Ер нь бол бусад одоо нэг тийм цай бэлгэлэгч юм уу, тийм ээ? Нэг тийм бэлгэнээсээ бол би хамаагүй ач холбогдолтой бэлэг гэж үзээд байгаа. Тэгээд манай ахмадуудын зүгээс бол манай туслахууд руу нэлээд уцтаж гишүүний бэлгэнээс хоцорчлоо. Гоё эмийн сан өгсөн байлээ. Яаж олж авах уу гэд нэлээд эрэлт хэрэгцээ бол маш өндөр байгаа. Тий, тэгээд манай ахмадуудад бол үнэхээр таалагдсан. Тэгэхээр та 3200 ширхэг 3200 ахмадуудад нэг хүсэл нэг хүнд нэг хэрэгцээ бид нар чинь бүтэн 3-4 сарын туршид бэлгээ бас бэлдсэн л дээ. Тий, захиалж хийлгэн дотор нь яг ахмадуудтай хэрэгтэй бүтээгдэхүүнийг хийн гэх мэтчлэнгээр тий. Ямар ч байсан манай ахмадууд эмээ сангаас нэг удаа авах, 2 удаа авах эмээ бол авцсан. Тий. Айл бүхэнд эмээ сан ер нь байдаг шүү дээ тий. Тэр утгаараа тэгээд хэрэгтэй л. Энэ тэгтээ манай өрсөлдөгчдийн бичсэн зүйл гэж танд харагдахгүй байна. Яа яг сайн мэдгүй зүгээр яг ямар ч таны талаар ингээл мэдээлэл бэлж яхад ер нь бол дандаа л муулсан гэсэн л нэг мэдээлүүд их байх юм. Тэгээд юус гайхчихлаа. Миний төрлөгийг хүмүүс ордог. Тэгтээ яг бас арай л илүү их жоохон хар тал руу бичсэн болов уу гэсэн бодол надад төрсөн л доо. Тий. Одоо жишээлбэл гишүүдийн 76 гишүүн 76 тойрогт өөр өөрсдийнхээ ахмадуудад бол бэлэг өгч л байгаа. Тий. Тэгэхээр хинээч бэлэгнээс юу гинж гаргаж ирээд муу хэлж бас болно. Юу ч өгсөн байж болно шүү дээ. Одоо ерөнхийлөгчийн бэлгэн дээр ч гэсэн сайн нэлээд их юу явлаа шүү дээ. Тий. Гэтэл бэлэг гэдэг бол сэтгэлийн л зүйл тийм ээ. Тэн дотор их байх байгаа. Бэлгийн мөрний шүдийг үзэхгүй гэж үгүй шүү дээ тий. Ямар хамгийн жижигхэн бэлэг зүгээр харандаа бэлгэлсэн ч гэл тэр бол сэтгэлийн л бэлэг гэдэг байхгүй тий. Тийм учраас энийг бол санаатаагаар л битсэн л гэж би харж байгаа. За сэтгэл бол сэтгэл хүн сэтгэл байна гэдэг чинь тэгэл тэр хүн сайхан амьдрж л байна, сайхан явж л байна. Сэтгэлтэй амьдрна гэдэг чинь чухал шүү дээ. Тэгээд за дараагийн мэдээлэл маань Эрдэнэ чимэг улсын их хурлын гишүүн үндэсний өв соёл уламжлаа дээдлэх нүүр царай болох ёстой гэдэг үүднээс дээлэх өмсдөг болсон гэсэн нэг юм мэдээлэл явж байна. За тэгэл таныг чуулгандаа ирэхдээ ер нь их бас дээл өмсдөг гэсэн л маягаар та өөрөө бас ярилцлага өгсөн байна. Ер нь бол дээл өмсөх хэрэгтэй л гэж уриалсан бол та. Би ч одоо нэг гадаадад бас олон жил болсон. Гадаад сургууль сураад дараа нь бас ажиллаад нааш цаашаа гээд тэгээ яг нэг үндэсний ёс заншил гэх талаас илүү одоо глобалчлагдсан ч гэдэг юм уу тэр чиглэл рүү гал да. Сүүлийн үед бол одоо насаа дагаад ч гэдэг юм уу ер нь энэ ёс заншил уламжлалаа дээдлэх нь их чухал юм байна. Ялангуяа үр хүүхдтэй энийг өвлүүлж үлдээх нь маш чухал юм байна гэдгийг бол их ойлгодог болсон. Тийм учраас бүгдээрээ дээлтэй одоо сайхан дээлнүүд аюулж өмсдөг боллоо. Хүүхдүүдээ бүгдийн дээлтэй болголоо. Нэг охиндоо өөрийнхөө гараа бүр дээл уруулж өгсөн гэж. Тэгээд сур харваагаар хичээлж эхэлсэн шүү дээ би. Тийм наад маань харуулсан. Гэх мэтлэнгээр энэ маань юу илэрхийлж байна гэхээр ёс заншлаа дээдлэх тийм ээ авч үлдэх гэдэг тэр тал руугаа бол би ч өөрөө маш их өөрчлөгдөж байна гэж өөрийгөө харж байгаа л да. Тий одоо жишээлбэл энэ 93 наадмын нэг болох сур харваа бол нөгөө хоёр спортоо утгах юм бол реклам сурчлага их муутай байгаа байхгүй. Гэтэл энэ бол эмэгтэйчүүдийн одоо 93 наадам дотроос эмэгтэй хүний хийж болдог хамгийн сайн наадам байгаа маа л да. Гэх үүднээсээ би бол сур харваагаар одоо хичээлж эхлээд наадмаар жил болгон харах гэж байгаа. Улсын хурлын Эрдэнэ чимэг цэцмэргнээ сорих гинэ гэдэг энэ бичсэн байна. За тэгээд Эрдэнэ чимэг үндэсний сурын харваагаар хичээлж эхэлсэн гиншүү тэрээр энэ жил баяр наадмаар сур харуу цэцмэргнээ сорихоор болжээ. Тэрээр завгүй ажлын хажуугаар үндэсний спортод цаг гаргахгүй бол болохгүй хэмээн ойр дотныхондоо хуучилсан сурагтай. Ямар ч тач энэ жилийн баяр наадмаар Эрдэнэ чимэг гишүүний сур харахыг сурын талбай дээр очиж үзэх нэ гэсэн байна. Одоо үзсэн. За тэгээд одоо сураа хичээлүүд ихсэн. Үндэсний өв соёлоо хадгалж үлдэж бас тодорхой хэмжээнд сурчлаа гэдэг чинь. За дараагийн мэдээлэл маань Эрдэнэ чимэг гишүүн миний юбхтэй зураг олныг гайхшрууллаа гэж. За нэг
бас улсын их хурлын гишүүн за зэх юм блэ? Зоригт гишүүн зургийг чинь аваад тавьчихсан. Ажил хийлгэхгүй юм аа гэдэг энэ дэр. Буй хасаа ил гаргаад байхаар төвлөж өгөхгүй юм байна гэсэн нэг тайлбар мэлбэртэй тавьчихсан. Энэ бас нэлээд олныг хамарч бас нэлээд бас хил амд орсон нэг мэдээлэл яваад байгаа. За энэ бол чуулганы үүдний танхим. Чуулган бол сүүлийн үед нэлээд оройтож хуралддаг болоод байгаа шүү дээ. Шөнийн 11 12 цаг хүртэл энэ хуралддаг. Хуулийн төслүүдэд баталж гаргахын тулд тэгээ 11 12 цаг болох үед бол их хурлын даргын зүгээс бууз хуушур идүүлдэг л дээ бид нарт. Тэгээ үүдний танхимд ингээд бид нар оройны 11 өнгөрч байхад бас л бууз хуушураа идээд тэгээ өдөржингөө тэнд нөгөө чуулганы танхимд сууж байгаа хүмүүс тэр үед бол одоо жоохон дуг хийгээд тэгээ би бол энэ дээр нэг жоохон дуг хийгээд амарч исэн. Миний дотороо өмссөн юу бүх бол энэ хүртэл хэмжээтэй. Миний юбг бол биш юм байна шүү дээ. Бид нар миний юбгтэй ордонд орж болохгүй. Тэгээ дээрэс нь би одоо өнөөдөр 48 наснда миний юбг бас өмсөд явна гэдэг бол бас хүнд шүү дээ, тий. Тэгээд яг эмэгтэй хүн болгон бол энийг мэдж байгаа л да хүн ингээд суугаад ингээд байж хахад дээшээ огшдог л доо. Тий. Тэгээд яг өөрөө анзаарахгүй байдлаас ингээд унтчих үед зоригт гишүүн зураг аваад манай зоригт гишүүн чи бүх юмыг Twitter, Facebook-оор мэдээлдэг. Тий, тэгээд энэ бол одоо би өөрийнхөө алдаа гэж хэлэхэд хэцүү юм да, тийм ээ. Зоригт гишүүн зураг дарсны алдаа. За тэгвэл энэ бол угаасаа нэг одоо сэтгүүлч ер нь бол төрийн ордонд орохдоо хүн ил задгаа одоо хувц өмсөхгүй тэгээд тэлгүй яах вэ? өвдөгний доогуур одоо жинс өмсөж болохгүй, пүүз өмсөж болохгүй. Тий. Тийм байсан чинь таныг энэ зураг аваад ингээд тавьчихсан чинь одоо өөрөө их хурлын гишүүн байж яагаад ёс руу мөрддөг юм бэ гэсэн ийм хэлэн гарсан. Энэ тайлбарыг бол та одоо анх манай нэвтрүүлгээр өгж явах шиг байна. Эмэгтэй хүн болгон мэдж байгаа. Ямар ч урт юбгтэй эмэгтэй хүний юбг сандал дээр сууж явах үед бол дээшээ огшдог. За тэгвэл нэг ийм юм болсон юм байна. За дараагийн мэдээлэл маань за улсын хурлын гишүүн Эрдэнэчийн Баян Сэлэнгнаар давхраа оюулж байгаа гэдэг нэг юм мэдээлэл гарчаад яваад байгаа юм. Нэлээд дээр 2 жилийн өмнө Баян Сэлэнг гишүүн бас энэ дээр нэг хариулт өгж ирсэн юм, нэвтрүүлгээр орж ирсэн. Яг эмэгтэй хүн үнэхээр одоо гоо сайханд анхаарах хэрэгтэй тэр одоо контр шивэх ч юм уу нөгөө уруулаа шивдэг ч үлээ тэр мөр асуудлууд бол байхгүй ч гэсэн асуудал биш. Асуудал биш шүү. Тий. Би бол энэ дээр давхраа хэлсэн. Тэр бол эмэгтэй өөрийнхөө гоо сайханд хичнээн их ажилтаа байсан ч гундаж болохгүй өөрийнхөө гоо сайхан анхаарал тавьж явах ёстой. Одоо хийлгэж болох жижиг ажилбарыг бас хийлгэж болно. Одоо чи пластик мэсцэл гэж их хөгжиж байгаа тий. Пластик мэсцэл маш их хөгжиж байгаа. Монголд бас тэр өөрөө хөгжих ёстой. Энэ бол бас л бизнес шүү дээ. Тэгээ энэ бизнесийг бас л одоо энэ чиглэлийн эмчнэр бэлтгэдэг ёстой ч байдаг юм уу тийм ээ. Хүн болгон гадаад очиж хийлгээд авахгүй Монголдоо энийг хийлгээд авах юм бол нөгөө мөнгө маань Монголдоо үлдэнэ гэдэг юм уу. Солонгос явахгүй Монголдоо. Тий. За тэгвэл энэ мэдээлэл үнэн байна. За дараагийн мэдээлэл маань. За одоо нөгөө бас одоо саяхан та нэг TV5 цагаан сарын нэвтрүүлэгт орсон бол та уг нь бол Монгол ёс заншлаад байгаа бас монголоор биелж байгаа зургийг л одоо Facebook ингээл бичлэгийг чинь бүр тавиад тэгээд ингээд тараагайцсан бах юм. Гэхдээ энэ дэр бол би бол нэг улсын их хурлын гишүүн чимгийн биелгээ бүжгээ гэсэн л юм гарчтай юм байна да. Доор бичсэн комментууд нь л жоохон сонь эсрэг PR-л бол орсон юм бичээд байгаа байхгүй. За энийг би бол нэг тайлбар авъя гэж нэг бодохгүй байна. Тэгээд та ч гэсэн нэг энэ дээр юу ч гэж тайлбарлах юм блэ. 8 гишүүн бид нар чи ингээд шагаа хаяад энэ тоглоом тоглосон. Наадгаар тоглоно. Тэгээд тэр тойроод аймагуудаар тойроод морь уралдуулж байгаа байхгүй юу. Тэгээд нэг аймаг дээр ирэхээр та даалгавар биелүүлэх ёстой гэд. Тэгээд даалгавар үлгээ. Тий шийтгэл маягийн даалгавар өгч байгаа. Тэгээд зарим нь хурдан хэлнэ гэд над дээр ямар шийтгэл өгсөн бэ гэхээр та биелгээ хийнэ үү гэдэг шийтгэл өгсөн. Тэгээд нэгэнт одоо нэг тоглоом тоглож байгаа юм чинь. Тий тэгэл биелсэн. Би бол дуулах дуртай, бүжиглэх дуртай. Миний одоо амьдралын насан туршдаа л хийсэн миний л амьдралын хэв маягууд энэ. Би бол спортын бүжгээр хичээлдэг. Оюутан байхдаа олон улсын бүжгийн наадамд бас төрүүлж исэн Болгарт. Тий. Тэгэхээр энийг би нэг сүртэй зүйл гэж ерөөсө бодохгүй байна. Харин хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс гэдгийг хүн болгон ойлгож хүн болгон ер нь бүжгэлж яхад зүгээр шүү дээ. За тэгвэл тийм л юм болсон юм биш үү? Үндсний наадгаар шийтгэл маягийн юм явал
Тэгэл өгсөн даалгавар нь тэгэл та биелэх ёстой хүмүүс үзэж байгаа учраас үүрэг хариуцлага ухамсарлаад биелсэн. 8 гишүү 8 л янз бүрийн юм үзүүлсэндээ уг нь. Нөгөөдөл нь бичихгүй мөртлөө таныг аваад тэгэл бичсэн байх юм тий. Жохо эсрэг PR их яваад энэ удаа ер нь бол. Би бол тэгж хараад байгаа тий. За одоо нэг айхтар сэдв гараад байна. За энэ Монсын эмийн санчийн буруугаас заавраас буруу санчийн буруу заавраас болоод 16 яра гүн хордлогод оржээ гэд нэлээ нөгөө 14 оны цааны 16 яра гүн хордлогод орс. Та энэ тал дээр нэг тайлбар хэлэхгүй бол Энэ бол үнэхээр том алдаа. Тий. Манай Монс компани бол улс орон даяар сүлжээтэй компани шүү дээ. Тэгээд 1000 гаруй хүн ажилладаг. За тэр дундаа бол 300-аас 400 эмзүүч Монс компанид бол ажилладаг. Эмзүүч хүн гэдэг бол 5 жил дээд сургууль төгсөөд гарч ирж байгаа. За хүмүүсийн одоо эрүүл мэндийн өмнө маш том хариуцлага хүлээж байгаа хүмүүс. Тэгэхээр одоо 21 настай эмзүүч бүсгүй буруу алдаа болж байгаа байхгүй юу? Сургуулаа болон төгсөөд гарч ирсэн. Дээд сургууль төгсөөд гарч ирсэн эмзүүч хүн. Хаахрамжгүй байдлаас хайхрамжгүй байх гэсэн үг тий. Ер нь бол залуучууд бас энэ дээр их бодох хэрэгтэй л дээ. Үйлчлэгээний байгууллага, эрүүл мэндийн байгууллагт тийм ээ байж байгаа одоо 2021-т залуучуудыг харахад бол гар утсаараа оролдоод нөгөө фейсбүүкээр юм хараад тэр хүмүүс ажлынхаа местэн дээр харин эммийнхаа зааврыг уншаад, мэрэгжлийнхаа номыг уншаад хүн орж ирээгүй. Тийм л ажил хийж явах ёстой. Монс компани зүгээс бол тогтмол сургалтуудыг өглөө болгон ажилдаа ирээд 30 минутын сургалтанд хамрагддаг. Маш олон эмзүүчид сургууль төгсөөд компанид орж ирдэг. Тэгээд энэ олон жилийн хугацаанд бол ийм алдаа ердөө гарч байгаагүй. Тэгээд 100 мг-аар өгөх ёстой эмийг за хэдэн мг-аар 4 мг-аар өгөх ёстой эмийг 50 мг-аар ч үлээ өгч алдаа гаргаж байгаа байхгүй юу? Энэ хаахрамжгүй байд. Тий, харин ч бүр амь нас эрсдээгүүд бол үнэхээр баяртай байгаа байхгүй юу? Яг нөгөө 16 яран эцэг эхчүүд бас яг Монс гэдэг утгаар танаас те одоо жишээ нь Монс гэдэг компаниас 16 нас одоо энэ хүүхд няраануудынхаа ирээдүйн бас нөгөө шинжилгээ бие физиологид нөлөөлөхгүй янз янзын бас мөнгө төгрөг хэмжлээд байгаа гэж сонссон. Ер нь бол хүүхдүүдийг насан туршид нь Монс компани эрүүл мэндийг хариуцна гэж бол батлан далтаа гаргацсан байгаа шүү дээ. Оо тийм үү. Оо за тэгвэл нэг ийм асуудал болсон. За дараагийн мэдээлэл маань улсын хурлын гишүүн Эрдэнэчимгийн Монс дэд сургууль эсрэгчтэй дарамтлж эхэллээ гэн. За тэгээд төлбөр авахулсан чинь Монс дэд сургуулиас төлбөр авсан чинь 7 сард элсэлтээ авч байгаа мөртлөө 7 сард 50% нөгөөд 8 сард одоо хичээл эхлэхээс 8 сард 50% нөгөөд тэгээд 100% бүрдүүлж одоо сургуульд орох хэрэгтэй гэдэг баг хичээлдээ орж эхлэх багт ингээд дарамтлж мөнгө төрөх авсан гэсэн нэг юм бичсэн баг юм. Би энийг анх удаага л харж байна. Анх удаага. Тий. Ер нь бол 12 онд их хурлын гишүүн болсноос хойш компанийн үйл ажиллагаанд ерөөсөй оролцохгүй байгаа л да. Ягаад гэхээр бид нарт ер нь бол баг хуулиар хариутай шүү дээ. Тий. Хувьцаа эзэмшигчийнхаа хувьд байдаг. Тий. Бусад яг тэр бизнесийн үйл ажиллагааг бол одоо томилогдсон хүмүүс нь хийгээл явж байгаа. Тэгэхээр энэ Монс компани дээр болж байгаа үйл ажиллагааг бол надтай байнга холбож үзэх нь бол бас тийм ёс зүйтэй биш гэж би бодож байна л та. Тэгэхээр бол энэ талаар бол сайн мэдэхгүй. Энэ талаар бол надад ямар ч мэдээлэл одоо л гарч байна. Монс гэл та Эрдэнэчимэг гэл тантай л холбоотой болохоор тийм Монс гэхээр л одоо бүгдийг надтай холбогддог болсон л та аргагүй л баг л та тэгээд. За тэгвэл дараагийн мэдээлэл маань за улсын хурлын гишүүн Эрдэнэчимэг Баасанхүү хоёрын хэн дийлэх вэ гэж. За тамхины хууль гаргаад та сургуулийн ойрчим 500 м-ээс зайтай бол тамхи худалдаалах борлуулахыг болно гэж зөвшөөрсөн байдаг. Гэтэл Баасанхүү гишүүн болохоор таны эсрэг чим шиг юм хууль өргөн барьсан. Тий 100 дотор бүр тамхиг бараг үгүйсэх гээд нэг юм хууль өргөн барьсан гэл. Тэгээд хоёрын нэг юм тэмцэлтэй яваад байна гэсэн нэг юм мэдээлэл авч байгаа. Тамхины хуулийн дээр Баасанхүү гишүүн бит хоёрын тэмцэлтэй одоо 2 жил явагдаж байна. Тий энэ бол гэхдээ яг л нэг сэдв дээр гишүүдийг эсрэг байр суурийн тухайн асуудал болохоос бит хоёрын одоо хувь хүнийхээ хувьд хоорондоо ол юуч байхгүй л дээ. Тий тэгэл бусад цагт нь бол сайхан инээжэл яг тамхины хууль дээр бол үнэхээр нэлээ үздэгтэй. Ер нь одоо би зургатаар харж байна л та гişүүд ингээл одоо нэг завсралцсан хойно их л гоё инээж ханаагаал нэг найс хүн ингээл аюу гоё халуун дулаан уур амьсгал харагдах юм. Тэр за суудлынхаар цуухаараа л тэгэл чи би нэг дайн болж байгаа юм шиг л айхтар юм болж байгаа. Ер нь бол яг л байнга л тийм болцгоо. Яг их хурл гэдэг ардчлал гэдэг өөрөө юу вэ гэхээр өрсөлдөөний
одоо суурин дээр тийм ээ иргэн та хүнээ сонгох гэдэг зарчим штэ. Тэгэхээр их хурл гэдэг бол би сонгогчийнхаа эрх ашигыг хамгаалж тэнд ярих ёстой. Тэгэхээр эсрэг талд тэрний эсрэг ярьж байгаа хүнтэй бид нар бол харилцан дебет хийдэг тангимл гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал юм болгон дээр санаа нийлэх албагүй штэ. Одоо архины хуулийн дээр гэхэд маш их эсэргүүцэл нөгөө гишүүдийн зүгээс над руу хэлж байгаа жишээтэй тий. Тэр бол тухайн сэдв дээр л дуусна. Тэрнээс хальж одоо өөр тийшээ орж байд юм уу? Тэгж бие биендээ бол муу санах тухай асуудал байхгүй шүү дээ тий. За одоо ноён уулаа аврыг гээд өсгөн зарлаадсэн сайхан одоо зэрэг цагдаа хүчээр буулгалаа гэсэн юм гараад одоо яг үнэн удал мэддэхгүй. Та энэ ноён уулын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? За ноён уулын талаарх байр суурийг бол би илэрхийлсэн. Хэвлэлийнхэнд хэлсэн, ярилцлагууд өгсөн. Тэгээд хэвлэл мэдээлэл хэрэгсээр бол гарсан байгаа. За нэг хагас бүтэн сайн өнгөрөөд нэгд өдөр арчс намын бүлгийн хурал болоход тэд нар үлсгэн зарлаад нэг хичнээн цаг болж байлаа да. Нийтлэг 3-4 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд хагас бүтэн сайнны өдрүүдэд бол маш их мэдээлэл авчихсан л да. Яагаад вэ гэхээр хүмүүсийн бие модж эхэлж шүү гэдэг асуудал тавигдаад тэгээд намын бүлгийн хурал дээр одоо би жишээлбэл хамгийн түрүү энэ асуудлыг босгож ярьсан. Өнгөрсөн хагас бүтэн сайнд үнэхээр тэ сэтгэл өвдөөд сэтгэл зовоод амарч чадсангүй. Яагаад гэвэл энэ гадаа өлсөж байгаа тэр залуучууд эхнээсээ нэг хөгшин хүнийх нь биеийн модж ин гэж байна. Энэ дээр ямар байр суурь илэрхийлэх юм бэ? Арчс намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх гэж байгаа юм? Намын бүлгийн зүгээс, хурлын зүгээс, засгийн газрын зүгээс ямар байр суурь илэрхийлэх юм бэ? Энэ хүмүүсийг ингэж байлгаж болохгүй гэд. Тэгээ манай Батчимэг гишүүн, Оюун гэрэл гишүүн гэдэг ер нь эмгтээчүүд нөгөө хүнийг өлсөж байгаа одоо өгчихвэч гэдэг юм тийм юм бид нэр илүү их санаа зовдөг л доо. Тийм учраас тэд нар манд дэмжиж тэгээ бид нар энэ асуудал дээр юм хийх ёстой гэх. Тэгээ тэр бүлгийн хурал дээрс бид нар ямар шийдвэр гаргасан бэ гэхээр за ноён уулыг ерөөсөө дархан цастай уул болгох хуулийн төсөл өргөн барья гэд. Тэгээд тэр өдрөө бид нар хуулийн төсөл дээрээ суугаад өргөн барьсан. Дархан цастай уул болгоно гэдэг нь тэнд ямар нэгэн уул уурхай үйл ажиллагаа явахгүй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо ноён уулаа хуулахгүй гэдэг тэр хүсэлтийг бол биелүүллээ л гэж би ойлгоод тэгээ за энэ ноён уулыг төлөө байгаа хүмүүсийн одоо хүсэж байгаа хоёр шаардлагыг биелүүллээ. Нэгдүгээр бид нэр дархан цацтай болох хуулийн төсөл өргөн барьлаа. Хоёрдугаарт бол их хурал дээр гачууртын одоо улсын хувь эзэмших тэр тогтоолын төслийг бол буцаалаа гэдэг. Энэ хоёр бол өөрөө ноён уулыг хуулахгүй гэсэн л хоёр зарчим. Харамсалтай нь энэ асуудлуудыг шийдсэний дараагаар урт нэртэй хууль руу ороод явсан. Урт нэртэй хуулийн дараагаар одоо яадаг юм парламент тарч гэдэг юм уу. Ийм байдлаар өлсгөлэн өөрөө нэг зорилготой явах хэрэгтэй болохоос асар олон зорилгоор ингэж өсчиж ороод иж бас болохгүй байх л та. Тэгээд хамгийн гол нь нэгэнт одоо энэ шаардлагыг биелсэн учраас өлсгөлөнгөө зогсоогооч ээ. Эмэгтэй хүнийхээ хувьд үр хүүхэдтэй аав ээжтэй та нар ийм юмнаас болж амиа золиослж болохгүй гэдэг тал дээр бол би үгээ хэлсэн л дээ. Энэ дээр бас уян гишүүний одоо нэг өөрийнх нь юун дээр л пэйж дээр энэ ноён улаан аврын хөтөлбөрийн тэргүүн цэрэн адмид гэж хүн ингээд бас нэг юм хэлсэн байна. Гэсэн учраас одоо манай ерөнхийлөгч энэ дөржил одоо миний эзэг харагч та. Тэгээд үнэхээр одоо тэр ээлээс чинь өсгүй 500,000 цаасаар өсөж байгаа энэ гэж ярих юм байлээ. Тэгэхээр зэрэг тэр цалин мөнгөний бодвол одоо их хурлын гишүүн дээр нийлэл одоо 500,000 цаас өсөд ирэх юм бол 500,000 цаас үгүй юм уу гэж өөрсдөө хэлсэн билээ. Тэгэхээр одоо өнөөдөр би энэ эрдэнэчийн эмэгтэйгээс 10 хоног үлснийхаа цалин болох 5 сая төгрөгөөр нэхэмжлэг. За ингээд та чи 5 сая төгрөгийн өрөнд орсон байж шүү дээ. Өөрөө ч мэдээгүй байж байгаа өрөнд орсон. Энэ бол шууд гүтгэлэг явж байна л да. Тий. Одоо надад бол баг гомдолтой санагдаж байгаа байхгүй юу? Энэ хүмүүсийг яаж биеийг муутгачихгүй хүн шиг тий өсөглөнгээс нь буулгах вэ гэдэг талаар хөөцөлдөө дараар нь явж хахад тий одоо жишээлбэл цэрэн адмид игчэд Эрдэнэчимэг гишүүн тийм ярьж байгаа хин нэгэн хүн очиж хэлсэн л байх нь л тий. Би бол энэ талаар мөнгөний чиглэлээр бол нэг удаа ярьж байгаагүй. Тэгээд энэ олон ийм хар PR-ын чиглэлийн дайралтууд маш богино хугацаанд над дээр ирж байгааг харахад бол би нэлээд бодлоготой, төлбөртэй одоо хэсэг бүлэг хүмүүс бол бодлоготойгоор дайрчна гэж хараад байгаа л да. За тэгвэл энэ бол үнэхээр гүтгэлэг л болж таарах юм тийм ээ. За дараагийн мэдээлэл. За ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг дуусах төгч байна. За хоёлаа
За нэг энэ бас нэг ширүүх мэдээлэл. За энэ дээр нэг улсын их хурлын гишүүдийн эрсцийг хангах тухай өөрсдийг хуулийн тусгана гэсэн. За энэ дээр Зориг гишүүн, Боцогт, Дэмбэрэл, Ганбаатар, Эрдэнэчимэг, Одон туяа, Батсандан, Гарамгаабатар, Бикей, Эрдэнэбат гишүүд одоо яг энэ санаачилж төслийг өргөн барих гэж байгаа гэсэн юм. Яг үнэндээ бол яг их хурл одоо жишээ нь би одоо ингээл өглөө ажилдаа ирэхэд 1 минут хоцорсон бол нэг цалингаасаа нэг тодорхой хэмжээнд 100 төгрөг асуулдаг ч юм уу. Хуруу дарна гэж нэг их хурл ягаад ийм эрс бүртгэн гэсэн юм байдгүй юм бэ? Яг үнэндээ их хурл гэдэг маань ард түмнийг төлөөлж байгаа одоо жинхэнэ л одоо тэднээс харж бидний сайхан явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэд нар ажилдаа ирэх байхад бид нар ажилдаа ирээд байхад ямар хэрэг байсан юм бэ гэсэн утгатай нэг юм бичигдсэн байна. Би санал нэг байна. Ягаад гэвэл би өөрөө бас шинхэн гишүүн дээрээс миний амьдралын хамгийн гол зарчим бол цаг барих тухай асуудал гэдэг л та. Тэгэхээр яг цагтаа ялангуяа хамгийн эрт ирдэг гишүүдийн нэг бол би. Одоо манай ордны үүдэн дээр зогсож байгаа хамгаалагч нараас асуух юм бол ер нь 7:30-аас 8-ийн хооронд Эрдэнэчимэг гишүүн ирдэг гэж хэлдэг. 9 цагт зарлагдсан хурал дээр нэгдэх юм уу 2 дахь хүн болж орж ирж суугаад 10 цаг 30 минут хүртэл ганцаараа суудаг үе байсан. Үнэхээр харамсалтай. Миний ч бас алтан цаг. Тэгээд одоо шинэ гишүүний хувьд бол ямар сони юм бэ гэж гайх үе байдаг. Яагаад гэвэл урд нь би бизнесийн салбарт ажиллаж байхад бүх зүйлийг бид нэр цаг нартаа уралдаж хийдэг. Цаг үнэхээр хүрхгүй юм шиг санагддаг тийм үе байсан л да. Тэгэхээр яг бусад гишүүд одоо хуучин гишүүдийн зүгээс юу ч хэлдэг гэхээр өглөөгөр бас одоо уулзалт зохион байгуулдаг хийх ажил байдаг гэж бас тайлбарладаг юм байлээ. Одоо дүүрэг дээр очичоод ирэхч байдаг юм уу те. Эсвэл одоо хэнийг хүнтэй уулзаж асуудал шийдвэрлэгч байдаг юм. Тийм учраас бид нэр хоцордог гэдэг тайлбарыг өөрсдөө хийдэг юм байлээ. Бидний хувьд шинэ гишүүний хувьд бол цагтаа ажиллаа эхлэх ёстой л гэдэг зарчмаар явдаг. Одоо бол шилэн болгоцсон. Бид нар шилэн гэж ярьдаг болсон. Өөрөөр хэлбэл өглөө 9 цаг чуулганы хуралдаа эхлэхэд телевиз нэгддэг болсон учраас илүү хариуцлагатай болсон шүү дээ. Дэмбэрэл гишүүн бүр би угаасаа л хоцордсон шүү дээ гэж нэг хэлж бас нэг айхтай. Яг манай Дэмбэрэл гишүүн бас тийм тэгэж хэлхийг хүсэхгүй байгаа ч гэсэн зөрүүд хүн баггүй юу? Тий. Тэр чинь одоо ард түмнийг бол сэртгийл гэсэн шүү дээ. Би Монгол хоцордсон шүү. Тиймээс өртөө явах нь. За ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг маань дуусах. За энэ дээр нэг хальт улсын их хурлын гишүүн Эрдэнэчимэг шангаар гал унтрааж энэ сонгуулийн үеийн. Гишүүн болоогүй байсан үе. Гишүүн болоогүй байсан үе юм уу? Тий. Цогны архан дүрт нэр дэвшижсэн Дааган болд Эрхэн баяр бид гурав партизаны тэнд уулзалтаа хийчихэд буцаж явтал айлын хашаа шатчихсан. Тэгээд бид нар ороод яг энэ айлын хашаа шатчихад энэ галыг унтраасан л да. 3-4 машинтай олон ч нэг сонгуулийн баг явж байгаа юм чинь. Тэгээд яхад бол тэнд ганц хүүхэдтэйгээ нэг эмэгтэй галаа унтраач чадахгүй үнэхээр наашаа саашаа гүүгээ байж хат нь би тэгэд очиод тэгээ ядгийн тэнд чи байгаа шанаг 20 литрийн том энэ цэнгэр савта ус тэгэл тэрүүгээр л бид нар чинь нэг ус автгал цацхгүй юу тэгэл явц галаас аварсан л шүү дээ нэг галыг бол унтраасан тий манайхан бас бичгтэй айхтар ирчихсэн яг энэ чи яг сонгуулийн үеэр тэгээд нэг эсрэг хар PR болж гаргаж тавьсан халбаар утгаагүй ямаадаа хийж явах шиг бас тэг гараараа цацах уу одоо юугаар цацаж унтраахаа тий Улаанбаатар хотоос гал команд дуутахад бол энэ айл бүх шатаад хажуудлынхаа хашаараа орж шатаад айл хэдийн дуусчихаар тайсан байхгүй. Нэг өрх айлыг галаас аварсан үнэтэй л үсэлсэн юм. Би ганцаараа биш л дээ энэ манай сонгуулийн баг тэр чигтэй. За ингээд хамгийн сүүлчийн мэдээлэл. За хамгийн сүүлчийн мэдээлэл маань Эрдэнэчимэг хэрвээ оны өмнө улсын их хурл сонгуул болвол ардс нам ялагдсан гарцаагүй гэсэн нэг юм та ярьслах өгс юм уу да. Тий энэ бол он сарын үзэх юм бол Алтан хуйг ерөнхий сайдын засгийн газар 2019 сарын 22 өмнө ахгүй юу? Тийм байна. Тийм өмнө. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл би засгийг шүүмжилсэн үе. Өнөөдөр биш шүү дээ. Тий. Тэр үед бол би тэгж хэлсэн. Яагаад гэвэл сонгогчдод уулзаад явж байхад эдийн засгийн хямрал болоогүй гэж засгийн газар бол зүтгээдсэн байхгүй юу. Гэтэл би чинь сонгоны архан дөрүүдээр сонгогчдод уулзаад явхад юмны үнийн өсөлт ямар болцсон байлаа те. Юмны үн баг нэг дахин өссөн. Хүн болгон маш ууртай. Ялангуяа манай ахмадууд бол тэтгэврийн хэмжээ ингээд одоо унтсан. Үнэхээр их ууртайс. Тэгээд яг тэр сонгогчдод уулзсан бүх уулзалтуудын дараагаар ууртад орж ирээл миний хамгийн ихний одоо хэлсэн үгнүүдийн нэг л дээ. Яг энүүгээр л бид нар одоо ингэ сонголт ороход бол арчсан нам гарцаагүй ялгахад бэлэн байна.
Тийм ч учраас тэр одоо ирчээрээ явсаар агаал засгаа унгаасан шүү дээ. Засаг унгаасан хүмүүсийн нэгэн дотор би өөрөө байжлаа. Энэ бол өнөөдрийнх биш тэр үеийн үйл явдал тий. За нэг ганц мэдээлэл явуулчих минут байна уу? За мэдээ сайхан мэдээлэлэр эхэлмээр сайхан мэдээлэлээр дуусгачих тий хоёулын нэвтрүүлгээ. За Эрдэнэ чимэг гишүүний мөрөөдөл болсон цэцэг гинэ. За нэг юм сайхан. Би чи цэцэг тарьдаг. Цэцэг тарьдаг. Гэртээ хэрэг цэцэг зөндөө юу? Йоо гэрийн цэцэгнээс илүү би чинь 1800 м квадрат цэцгийн хүлэмжтэй. Өөх за. За тэгвэл Эрдэнэ чимэг гишүүнд цэцэг бэлгэн авнаа гэдэг. Одоо алтан цул цэцэг тарьж байгаа 3 сарын 8. Энэ ямар нэртэй цэцэг юм? Энэ бол юу штэ цахирмаа. Цахирмаа. Цахирмаа бол цэцгийн хаан гэж нэрлэгддэг. Цахирмаа ургуулахад маш хүнд. Би бол хичнээн цэцэг тарьдаг ч гэсэн цахирмаа ургуулж чадахгүй байгаа. Тэгээд цахирмаагийн хүлэмжтэй болохоор ажиллаж байгаа. За баярлалаа. Ингээд өөрийнхөө талаар үнэн худлыг дэнсэлж ард ирээдтэй үзэгч олондоо бас үнэн мэдээллийг өгсөн танд маш баярлалаа. Таны амьдралд одоо ажил үйлс чинь өдөр бүтэмжтэй байж үргэлж цэцгэлж тэ эрүүл энх байгаарай гэж хүсье өрөөё. За баярлалаа. Бас энэ талаар бас хүмүүст зөв зүйтэй мэдээлэл өгөх юмсан. Ер нь цацагж байгаа нийт мэдээллийн бараг 80-90% дандаа говьлсан мушигсан ийм мэдээлэл цацагдаад байдаг да. Тэр нь болохоор ингээ бодлоготой араасаа бас архины хуультай холбоотойгоор ийм одоо бодлоготой юм явдаг шүү гэдгийг би бас хэлмээр санагддаг л да. Гэхдээ тийм боломж тэр болгон гардггүй. Тийм учраас яг энэ нэвтрүүлгээр дамжуулаад тэр болгоно хэлж чадж байгаадаа бол маш их таатай байна. Өнөө шин бол их сайхан тавтаа нойрсох гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За ингээд их хүмүүст үзэгчтэй өнөөдрийн маань үнэн худлын дэнс нэвтрүүлгээр улсын их хурлын гишүүн Эрдэнэ чимэг оролцож ард түмэн та бүхэндээ үнэн худлыг дэнсэллээ. Ингээд дараачийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай.